Санаа бүхэнс нэрсэлж болгон гэрчлэн цагаараа дахиулж байна. Энэ удаад аз жаргал маань бурхны гэрчлэн хуваалцаж тий бурхнаас авсан гайхалтай ялгаануудаа ярьж бурхныг алдаршуулахаар ирсэн байна. Азаагийнхаа гэрчлэлийг хүлээж авах юм хоёлаа. Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За эсний хөвлөр дүүрнөө. Дүүрэн. Амен. Тэгээ яриалч хэцүү л байгаа да азад. Бурхны хийсэн ажил бол мэдээж маш их байдаг. Гэтэ онцлоо тойлоо тий. Ийм зүйлс байна. Би ийм ялгаа харж гин. За би ийм ялалтыг авлаа. Би ингэж өөрчлөгдөж чадахгүй байсан зүйлсээсээ би өөрчлөгдчихлөө. Гэд яриул. За. Би эхнээс нь ярих юм бол би багасаа бүр гидсэн захаас ахуулаад ээж минь сүмд явдаг байсан. Би тэгээд итгэгч айл төрсөн. Ааха. Тийм. Ааха. Тэгээд би тэр үеэс одоо хүртэл маш том ялгаа байгааг анзаарсан. Ааха. Би маш их сүмүүдээр одоо шилжиж явж ялгааг маш их харсан. Ааха. Тэгээд би энэ сүмд ирээд яагаад ямар ялгаа байна гэдгийг харангуут. Жинхэнэ үр жимснүүд харагдаж байгаа хгүй. Өөрчлөлт. Хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж шít. Амен. Би бас энд нэлээд гайгүй хугацаанд байлаа. Би өмнө амьдралынхаа туршид байсан хугацаанаас ч илүү их өөрчлөгдсөн. Тийм. Ааха. Азаа маань бол 11 дугаар ангид сурагч 16 настай тий. Тийм. 16 жил итгэгч айлд бурханд итгэдэг, үйлчилдэг би гэр бүл төрсөн гэж идэг. Гэтэл яагаад ийм бас эдрэгтэй зам руу ороод байгаа тий? Тийм. Нэг юм сайхан байгаагүй тухай ярих гэдэг нь шүү дээ. Гэтэл тэр хугацаа уртайсан боловч тэр өөрчлөлтийг бурхан маш богино хугацаанд хийж өглөө гэж ярьж байна тийм үү? Тийм. Ааха. Яагаад ийм төвхтэй байдал руу чи ороо авчихгаа тий? Ааха. Би үннийг мдээгүй байсан. Ааха. Яг хөө зүгээр хүмүүс мэдлэхээрээ ийм байх ёстой гээд байгаа ч гэсэн үр жимс байхгүй. Миний насны хүүхдүүд одоо итгэгч айлд байдаг байвал тэд нар эцэг ихэнхээ зөрчилдөөнийг мэддэг. Тэгээд тэд нар хамгаалтгүй болчдөг. Тэгэнгүүт тэд нар хамгаалтгүй болчхороо дайсан тэдэрлөө одоо баасан дарчдаг. Тийм болохоор тэд нар жоох юм чи юу ч мэдэхгүй. Хамгаалтгүй болчхороо тэр багасаа гин нүгэл рүү орчдөг. Тийм. Тийм байна. За ээж аваа зөрчлийг мэддэг гэж юм. Ээж аав үнэхээр бурхан дотор бас байсан юм уу гүм үү гэдэг нэг асуулт байна шүү дээ тий. Тэндээс юу нэхэлсэн юм уу? Бурхантай байсан бол тий бүгийнхаа төлөө хийх юмнуудаа мэднэ. За амьдрал яхаа зөрчил байж болдог. Гэхдээ одоо чамайг гэм нүгэлд унахтал нь хамгаалалтаа алдтал нь бас байдалд орох байсан үгүй юу тий. Тэгэхээр одоо ээж аав нь эсвэл яг бурхантай авчраагүй байсан юм болов уу? Яг хөөхөнөөс нь хөөхөн өөрөө бурхантай харилцаатай байж ш тэд нар үнхээр өөрчлөгдөх байхгүй юу? Гэхдээ бидний амьдрал гэр бүлээс л ихтэй шүү дээ. Гэр бүлээс бидний мэддэг зүйлсүүд, бидний үнэлдэг зүйлсүүд гарч ирж байна. Яаж хайрлах, харилцаа тэд нар гэж үндэс уургалж гарч ирж байна. Тэнгүүд гэр бүл нь үнийг сонсохгүй байвал яаж хүүхдүүдээ сайн авч явах вэ? Тийм. Яг тэд нар зөндөө сайхан юм ярьж олон гэхдээ амьдралд нь үр жимс үнэхээр байхгүй байвал хүүхдүүд ч харж байгаа шүү дээ. Тийм. За тэгэхээр мэдээж чам шиг хүүхдүүд байгаа хэл та байдаг бах.
янз бүр л байгаа тий. За зөндөө байгаагийн ч өөрөө мэдчих шиг. Тэд нар тест чиний яриа хүрээсэй тий. Алдаан эндээсээ байсан юм байна. Энээс болоод ийм нөхцөл байдлаас болоод би гин нүгэлд унтсан юм аа. Би хүсгүй зүйлсээ хийж хэлсэн гэж штэ тий. Тийм. Одоо тэр хүсгүй зүйлсээс гарч чадсан уу? Тэр нэг бас нүц биш бол уулзаж болох уу тий? Тэгээд би өөрөө багасаа порн үзэж эхэлсэн. Тэгээд багасаа тэгж бохирдсон. Самууралтай би тэгээд 6-7 наснаас эхэлсэн байхгүй юу? Бүр тийм багаас. Тэгээд би бас зөндөө өөр гадаад хүмүүсийн гэрчлэлийг сонсохгүй тэд нар бас багаас эхэлсэн. Яагаад ийм таарн явагдаад байна гэж бодож үзэнгүүт хамгаалтгүй. Дээрс нь одоо бид нар аав ээжээ буруутгах биш. Яг үнэ. Бид нар өөрсдөө тэдийг уучлж үний үгийг сонсч бурханд дуулууртай байж submit хийн тэгж өөрчлөгдөх хэрэгтэй ариун сүнсээр би 10 жил донтсон байсан. Аха. Тийм. Начиг одоо миний насны хүүхдүүд тэрийг одоо энгийн зүйл гэж боддог. Байх ёстой зүйл гэж боддог. Энгийн юм шиг ярьдаг байхгүй юу? Одоо доогоолж шоглож одоо жок хийж зүгээр ярьдаг. Тийм. Би сургууль Америкч тэр би Америктайсан. Америкч тэр Монголч тэр зүгээр л ангидаач хүртэл ингээл зүгээр энгийнээр үзчихсэн хүүхдүүдийг ч гэсэн харж ирсэн би. Үнийг мэдэхгүй болохоор эдэр зүгээр өөрсдийг нь гой мэдрүүлдэг гэж боддог. Гэтэ тэр зүйлс нь одоо энэ дэлхийн бидний одоо тааламжтай гой мэдрүүлдэг зүйлсүүд бурхан руу ойртуулахгүй зөндөө байдаг. Бурхан руу ойртуулдаггүй. Ялгаатай. Энийг үзнэрээ хийснээрээ те өнөөдөр найз нөхдөд энэлдээд гим гэж санахгүйгээр хийж гинэ гэж бодож байна. Энийн арталт ямар аюултай үр нөлөө хизээ гарах вэ гэдэг юм байгаа тий. Хизээвэл гэдэг асуудал байна. Энэ сүнслэг маш том асуудал явж байгаа шүү дээ. Тий? Тий. За ингээ нас биенд хүрэн өрөө тустай гарна амьдрын тий. Энэ үед юу болох вэ? Магадгүй одоо ч бид тэр нь юу ч ирсэн байгаа юм тий. Энэ зүгээр нэг үзээд инээлдээд өнгөрдөг асуудал биш юм аа. Энэ бол бурхны чигшдэг маш том гим нүгэл юм аа. Тий. Би тэрийг гим гэдгийг мэдээгүй. Би мэдээгүй байсан. Тийм. Аха. Мэддэг байсан бол хийхгүй байх гэж хичээл байсан баг тийм үү? Ямар үр дагавалдгийг мэддэг байсан бол тий? Гэхдээ яг гоо эрүүл мэндэд муу гэдгийг би мэддэг байсан. Тэгээд зогсож чадаагүй байхгүй юу? Зогсож чаддаггүй байсан. Би тэрнээсээ болоод өөрийгөө донцсон байснаа мэдсэн. Тэгээд нэг жоохон хугацаа өнгөрөнгөд би дараа нь ингээд мэдчих авсан хгүй энэ гим юм байна. Гим юм байна гэдгийг мэдчих ангууд би тэрнээсээ салж чадахгүй байсан болохоор би өөрийгөө улам их үзэн ядч байсан. Тэгээд тэрнээ дамжуулаад дайсан бүр миний бодол руу маш их дайрсан. Тийм. Би тэрнээс болоод бурхантай цаг гаргах цагууд илүү хүндирсэн. Тийм. Хүмүүс мэдж байгаа. Тийм, мэдж байгаа хүмүүс байгаа, мэдгүй байгаа хүмүүс ч байгаа. Тэгэхээр гим нүгэл бурхнаас биднийг халдуулдаг хана шүү дээ, тий? Тэр нэг идэлж чадахгүй байгаа асуудлаасаа болоод ингээл шантрал цөхрөөл төвхтэй болоод ирдэг, тий? Бурхан ч хэцүү юм шиг. Тий? Яа. Энэ маш их шаардлага өндөр юм шиг санаж байгаа ч гэсэн эдгээр эцэстээ бидний төлөө. Тий. Яг үнэндээ ч тийм өндөр биш уг нь болол. Тий. Тий. Одоо тэгээ дамталтын сүнс гэдгээс чөлөөлөгдөж чадсан уу? Би чөлөөлөгдсөн. Амен. Одоо тэр бол хүсгүй зүйлсээ хийхэ болж чадсан уу? Би бүр үнэхээр хүсэхгүй. Би дайсан надуу бодол өгсөн ч гэсэн би бүр тэрийг бүр жигшээд би бүр өшөө тэрийг уруулан ботхыг хүсэхгүй зүгээр зогсоо сурсан уу?
харцаа Есүс рүү шиглүүлдэг. Амен. Тий. Аха. Тэгээд Гим нүглээс нүдээ буруулж чаддаг байсан шүү дээ, тий? тий, үний үгийг сонсоод энэ сүмд ирээд үнэхээр яг үр жимсээ хараад ариун сүнс ажилласан. Аха. Тий, ариун сүнс. Хүмүүс ариун сүнсийг жоо тэгж боддоггүй ч гэсэн жоохон доогуур хараад идэг. Хүмүүс бид нар өөрсдөө мэддэггүй. Би өөрийгөө мэдээгүй. Миний одоо хууч явж исэн сүмд үнэхээр их амбицлуулдаг байсан. Үгээр хэлж. Тэгээд би баасаа өөрийгөө мундаг гэж боддог байсан. Тэгээд зарим үеэр өөрийгөө нийлэн доогуур боддог байсан. Бүр эрүүл биш. Тийм. Нэг болохоор бүр доош орчихно. Тийм. Аа. Нөгөө талаас болохоор хүмүүс чамаас сайн сайхан л дэмжиж байгаа юм шиг боловч хөөргөл яваад байсан. Тийм. Намайг одоо амар даруу гэдэг л байсан. Тэнгүүд би хуурамч даруу байлд орчиж байгаа байхгүй юу? Ааха. Би даруу, энэ хүмүүс даруу биш. Би эдрээс мундаг гэж боддог байсан бэлээ. Ааха. Тийм. Би тэгээ өөрийгөө мэдээгүй бусдыг доогуур хардаг байсан. Маш том алдаа байсан. Тийм. Тэгээд энд ирж маш их ялгааг харсан. Өөрийнхөө дотор байгаа асуудлыг мэдэж авсан. Хүмүүс Есүсийг зүгээр зүгээр хайр зөөлөн юм ярьдаг гэж боддог. Гэхдээ Есүс бол үнийг хэлдэг шудраг. Хатуу үедээ хатуу. Одоо Фарисеи хүмүүстэй яаж үнийг хэлдэг те. Одоо синагогт ч 8 хүмүүсийн юу ч ширээг эргүүлж мэргүүлээдсэн шүү дээ тий. Хөрмөрсөн шүү дээ тий. Тэгсэн. Тэгэхэд яг үнийг хэлж байгаа энэ сүмд хүмүүс энэ жоохон хэцүү байна. Намайг жоохон буруутаад байна гэд ойлгоод байдаг. Гэхдээ энэ үнийг хэлж байгаа байхгүй юу? Би энд байгаа Бурхны нэгүслэр энд байна. Манай гэр бүл одоо энэ сүмд явж байгаа. Миний ээжээр дамжуулаад би энд ирсэн. Тэгээд би ээж явдаггүй байсан бол би энд явахгүй байх байсан. Тэгээд Бурхны нэгүслэр би энд дагуулгадаж ирсэн. Би энд ирээд үнийг хараагүй байсан болвол би өөрчлөгдөж чадахгүй, өөрийгөө ч мэдэхгүй, асуудлаа мэдэхгүй одоо оюун бодол дотроо самууралтай л байж байгаа. Тийм ээ тий. За үнэхээр Бурхны нэгүслэр чөлөөлөгдсөн, өөрчлөгдөөд эхэлсэн, олон ялгаануудыг хартсан байгаа. Чам дээр Бурхан улам гахалтгаар ажиллаж тий, улам мэрэгчлүүд гаргаж одоо бас ноцлогдсон асуудлуудаас тэр гахалтай эрхчлүүд гарах болтугай. Чи хэдэн настайгаас эхлээд одоо сүмжуулганд юу н хамагдаж эхэлсэн юм бэ? Би ч гитсэн байхаас л тэгтээ өөрөө юу нухаараад сүмд яваад нөгөө одоо ингээд би ингээд тэр гим нүглээс салж чадахгүй байгаад байсан юм аа. Тэрийг би гим гэж хараагүй гэдэг шүү дээ тийм үү? Тэрнийг чи сүмд явдаг байсан байж яагаад чамд эн чин гимштэй болдгоо шүү дээ ойлгохдохгүй өнгөрчвөл гэж би бодоод байна л та. Миний явж исэн сүмд явж исэн үеүүдэд надад зүгээр үнийг зүгээр ингэж хэлж исэн хүн байгаагүй. Тэгээд миний явж исэн сүмд бол зүгээр Библийг уншаал тэгээд мэлгэрэл ярьдаг байсан. Би бас зөндөө итгэж найзууд байхгүй юу? Итгэж гэр бүлтэй хүүхдүүдийг би зөндөө таньдаг. Тэд нар бас зөндөө асуудалтайгаа би харсан. Гэмрүү ордог. Тэгээд багасаа орчхороо тэгээд өөр том болоод тэрнээс салж чадахгүй амьдрал нь хэцүү болдог. Тэгээд шашинлаг одоо сүмд явсаар байгаад одоо шашинлаг пасторуудын хүүхдүүд аав ээжийнхаа нууцуудыг мэднэ, гэртээ ямар байдгийг мэднэ. Тэнгүүд тэд нар Бурхан үнэхээр байдаггүйгийн мэдгүй эргэлзээд амьдралын утга учир ер нь бол бас бүрхэг болчтой, ойлгодоггүй, өөрсдөө ч ойлгосон. Тэгээд
би маш их месүнс шаналж байна. Тэгээ би гэрчлэлээр хүмүүст ганц ч гэсэн хүнд тусалмаар байна. Амен. Тийм. Бурхны нэгүслэр би энд байна. Чи ганцаараа биш шүү гэдгийг би хэлмээр байна. Яа тэгвэл би өөрийгөө тэгэхээр Бурхны нэгүслэр эсвэн үнэхээр холцсон гэж боддог байсан. Тийм. Бурхны нэгүслийг би буруу ойлгодог байсан. Бурхны нэгүсэл гэчээд гэмнүглээ таньдаг үйлдэх одоо боломж биш шүү дээ. Түлхүүр биш. Өөрчлөгдөх түлхүүр байдаг байхгүй. Тийм. Гайхалтай одоо өстой нэг ч гэсэн хүнд би нэг хэрэг болох юмсан гэдэг ингээд өөрийнхөө гимнүглийг бидний өмнө улааж байна. Тэ? Энэ замаас би гарч ирсэн. Энэ ямар аюул тургаг байсныг ястаа мэдэхгүй байна гэж тий. Тэр ийм нөхцөл бас ингээд хүүхдүүд байгааг би харж байгаа учраас чиний сүн шаналаад ийм нөхцөлд удаан үргэлжиж юусоо болохгүй маа гарах ёстой шүү. Одоо боломж нь байна. Өөрчлөгдөх нь түлхүүр юм аа гэж гिचсэн азаадаа баярлаа тий. Ийм жилгцүүл байна уу? Үнэхээр чиний ярьсан ярианууд яг чиний хүссэн хүмүүст хүрэх болтугай тий. Амен. Хаалтаа шиг бидний ер нь бол амбицлуулцдаг юм байлээ. Тэгэхээр ч тэр амбицтай өөрсдөө даруу гэж бодоод бардам болчих юм бол бид нар яаж өөрчлөгдөх юм бэ? Тийм шүү дээ. Яаж өөрчлөгдөх вэ? Тийм. Би үнэхээр одоо Бурхан таалагч байна. Есүс маш ирч маадгүй. Одоо ч ирч маадгүй. Хизээ ирэх юм бид нар мэдэхгүй. Тийм болохоор би энд өөрийгөө амьдралаа ярьж, гэрчлээ ярьж байгаадаа талархаж байна. Америкт ихэнх өсвөр насны өнгөрсөн тий. За Америк Монгол хоёрын хооронд одоо нүүдлийн амьдралаар амьдраад байгаа. Тэгэхээр чи явсан газар болгондоо Монгол сүмдч ордог, Америк сүмдч ордог, Америкт ч Монгол сүмд ордог гэдэг ингээ юмнууд байна л да тий. Тэгэхээр бол тэр сүмүүдэр явхад ер нь чамд ямар байдгийг, ямар ялгаа юм уу эсвэл ижлэх юм алж харж байна. Миний явсан сүмд Америкч гэсэн би Монгол сүмд явдаг байсан. Америкт дэсэн Монгол сүм. Би Америкт дэсэн Америк сүмд явж исэн. Би Монголд ирээд Монгол өөр сүмд явж исэн. Ихэнх нь үнийг одоо яг пасторууд нь зөв зүрхтэй юм шиг санагдсан ч гэсэн тохоо үед би юу ч мэдэхгүй байсан болохоор ярьж байгаа зүйлс нь бүгдээрээ зөв юм шиг санагддаг байсан. Тэд нар өөрсдөө бас зүйл гэж бодож байгаа. Үр жимсүүд нь би энэ сүмд ирснээс маш том ялгаа байгаа. Би Америк сүмд явхад тэд нар ер нь бол өөрчлөлт харагддаг байсан. Тэгээ Америкийн Монгол сүмд явхад баптизм гэсэн чинь зүгээр нэг ус шүршээл сертификат өгч байгаа юм. Тий. Энэ сүмд ирсэн чинь баптизм гэсэн чинь шал өөр юм байна. Яг Библийн бүгдээ яг одоо нийцсэн. Библиэд бичээстэй байдаг үйлдэл бичсэн зүйлсийг яг үйлдэлээр хийсэн тий. Энэ сүмд одоо эдгэрэл чөлөөлт явж байна. Deliverance. Энэ дэлхийд deliverance хийдэг одоо эдгэрэл чөлөөлт хийдэг сүмүүд цоо ховор. Тэгээд яг энэ хүмүүс яагаад Библи итгэдэг гэчээд энэ Библиэлд бичигдсэн байгаа зүйлстэй яг адилхан байгаа яг үр жимсэн байгаа сүмийг шүүмжлээд байгаа болоо гэдгийг би асуумаар байна. Тий. Чи шүүмжилж байгааг сонссноо? Шүүмжилдээ сонссон. Би бүх хүмүүсийн үнийг мэдээсэй л гэж хүсэж байна. Тий. Яг тэгвэл би тэр нөхцөл байдалд байсан. Би тэр өөрсдөө мэдэхгүй л юм бэлээ. Тий. За, тийм ээ. Бурхан угаасаа аав захирамжаагаа дамжуулж ирсэн байдаг миний дагалдагчид өвчнийг эдэж дүүрүүдийг цайлуулж тий. Сайн мэддэг болно гэсэн. Энэ бүгд үнэхээр энд хийгдэж байна. Бурханыг
дэлхийн хязгаар хүртэл гэрчлэж одоо суугаад үнэхээр талархалтай байна. Чиний Америкт байгаа найзууд ч гэсэн сонсож үнэхээр бурхан тэнд ажиллаж байгаа юм шүү дээ. Ямар гайхалтай юм бэ? Энэ жижигхэн Монгол орн дээр ажиллаж бүх ажлаа хийж байгаа юм байна шүү дээ гэж сонсож бас орон зориг авах байхаа тий. За азаа маань нэмж хэлэх зүйл байна уу тий? Би энд ирэхээс өмнө гэрчлэгээс өмнө би 2 өдөр халуурсан. Тэгээд маш их сүнслэг дайралтанд орсон. Яагаад энэ дайралтанд орсон бэ гэхээр дайсан бидрийг одоо үнэхээр ялалт авахаас өмнө үгүй ялалт бид нар авсан. Гэхдээ бурхны одоо сайн зүйл төлөвлөгөө биелэхээс өмнө дайсан дайрдаг байхгүй. Тэгээд над руу маш их бодол орж ирсэн. Би гэртээ ганцаараа халуурж байхдаа хүзүн өшөө толгоо өвдөөд янз бүр болсон байхгүй. Тэгэхэд над руу бүр хид хид удаа амиа орлох бодол өгсөн. Тийм. Дайснаас ирсэн бодол байна. Бурхнаас бас бодол ирдэг. Гэхдээ бид нар ялгааг мэдэхгүй байсан байхгүй. За ингээд чи тийм байна. Өвдөөд сул дорой болцсон үед дайсан чам руу улам ихээр дайрч. Дайсан гэдэг чинь бидний дайсан чинь сүнслэг биетгээд байгаа шүү дээ. Тэр хаана ярих вэ гэхээр оюун бодолд ирж ирдэг тий. Чиний оюун бодол дээр ирээд чамайг өгөөч ээ. Амиа хорлооч ээ гэж ирсэн юм уу? Яг би өөрөө бодож байгаа юм шиг. Өөрөө бодож ийн гэж боддог тий. Тий өөрөө хийж байгаа юм шиг. Би тэгчлийн билүү дээ гэж боддог тий. Тий. Тэгээд ялгаагаа мэдэхгүй амьдрсныгаа ухаарсан. Тэгээд таны амьдрал яг одоо хэцүү байвал энэ хэцүү байдлаа бити шантраарай. Бурханд итгээрэй, бурханд найдаарай. Таны ирээдүй маш тод. Бурхан танд маш их төлөвлөгөө төлөвлөсөн байгаа. Тийм болохоор энд дайсны үүнд бити итгээрэй. Тийм бурханд найдаад үнэхээр бурхны үгийг үннийг дагж явах юм бол бид нар энэ зүйлсээс ангижирна. Амен. Тий одоо та хүн нөхцөлд орцсон. Та өөрөө би хэрэггүй юм байна. Би ер нь чадахгүй юм байна. Юу ч гэж бодож болно. Та өөрийгөө бодож ийн гэж бодож бол энэ бол таны бодол биш. Дайсан таныг ялж явах магадлалтай юм аа. Тий. Энийг ялгаад хүмүүсийн бодол ер нь дайсан байнга ер нь ярьж идэм бэлээ. Тэгээ бид нар ер нь ялгах хэрэгтэй. Дайсан бид нар лөө аль болох ер нь бол дайх гэж л хичээдэг. Бидний сул дорой болох гэж л хичээдэг. Тийм болохоор бид нар үгээ унших юм бол Бурхны үгийг Бурхны хоолойг сонсч чадна. Тий. Танд бол бүх зүйл одоо боломжтой юм аа. Энэ бол Бурхнаас өгсөн гайхалтай хувь тавилан төлөвлөгөө танд байгаа. Түүнээс ш отоо бодож байгаа бодол тэр дайсны бодлыг та хүлээж авсан хаа нэгэн газар онцсон суугаа биш үстэй тий. Тэгвэл үгүй та босоод ирээч гэж уриалж штэ тий. Тий. Босч ирж бодлын гэрчин болоод азаа маань өөрөө тий. Тэр үед би маш доогуур байсан. Миний сэтгэл зүй байдал юу бараг сэтгэл готролд орох чийсэн. Яа. Тухайн үед амьдрал хичнээн хэцүү санагдчихсан ч гэсэн бууж өгөхгүй байгаасай л гэж би хүсэж байна. Тий. За тэгээд энэ хүрээд бидний ярилцлага бас хүрхстэй хүмүүстэй яг хүрхтэн бурхан эзэн бас туслах байхаа. Хин нэгэнд хэрэгцээтэй учраас ч өнөөдөр би ярмаар байна. Ярихыг үнэхээр би дотроос хүсэж байна гэж гэрчилсэн учраас чиний гэрчлэлийгээр мэдээж өөртөө ялалдаарж байна. Камерын өмнө гарч ярилцсан гэдэг бол бас их сонирхолтой шүү дээ, тий? Сонирхолтой. Би агуудаа гэрчилж байна. Агуудаа. Тий. Би ерөөсөө гэрчилж байгаагүй. Тэр 16 жил амьдэрсэн байдаг. Бурхан одоо амьдралд нь хийснийг бол за мэдээж ахаа ангийнхан дундаа найс нөхдийнхөө дунд ярьсан л байх л та тий. Гэхдээ яг энэ бас нэлээд том сэдвийг хөндөж ярьж штэ. Би одоо өнөөдөр чи насанд хүрээд ирж байна тий. Анхнаасаа эхэлсэн итгэлийн амьдрал бол бас их амаргүй байсан нэг талаар. Гэхдээ одоо бурхны өрөөлөөр үнэнтэй уулзраад ээжигээ дагаад тий ээжийнхээ өөрчлөлтийг дагаад өөрөө өөрчлөлтийг аваад сүнслэг нарийн нууцуудыг мэдээд өнөөдөр гэрчлэлтэй болсон чамд баярлалаа. Бурхан дотор амьдрна гэдэг бол гэрчлэл дүүрэн амьдрал байдаг.
өдрөнгийг гэрчилж эхэлсэн азаа маань улам гайхалтай гэрчлэлээр улам одоо гайхалтай өөрчлөлтүүдээр дүүрэн дахин уулзахаа гэж бодож байна. Мэдээж гэрчлэх байх. Гэрчлэн Бурхныг алдаршуулж гэрчлэн гэдэг өөрөө гэрчлэлтэй амьдрна гэдэг өөрөө дэндүү том эрүүл амьдрал л да. Энд чинь Бурхны хийсэн гайхалтай зүйлсийг ярьж штэ бид нар чинь тийм ээ. Би өөрчлөгдөж чадахгүй байсан зүйлээ өөрчилж чадлаа. Би биш намайг миний дотор байдаг Бурхан гаднаас ирэх мэдлээрээч ингээ Бурхан над дээр ажиллаад намайг ингээд өөрчлөөд өглөө. Миний амьдрал хувь тавиланг өөрчилж өгч байна гэд тэ бусдад урам зориг асааж өгсөн чиний гайхалтай гэрчлэлээр одоо бас энэ нэгэн бас аврагдаж Бурхны сайн сайхныг харах болтгой гэж юуж байна. Баярлаа. Талархъя. Үнэхээр талархаж байна Бурхандаа. Яг одоо ч алтаршиж байна. За олон хүн одоо Бурхны сайн сайхныг харж Бурхны алдрыг харах болтгой гэж өгөөд энэ үед өнөөдрийн ярилцлагыг өндөрлөж болж байна уу газар. Тэ. Баярлаа. За баярлалаа. Хэсний үйлдэл олон нөлөөлөх болтгой. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.